Сайн байцгаана уу? Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон од мөндрийн алтан гишүүд ивент гэж хамтарч ажилладаг байгаа. За нэвтрүүлэг маань NTV од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр цогтоо маань амьтдын ертөнцийн одоо хамгийн супер хүчтэй гэсэн амьтдыг одоо цуглуулад ийм Avengers-ийн нэг баг болгоод тий өөрийнхөө супер хүчтэй хүмүүсийн супер хүчтэй амьтдын багийг бүрдүүлж байгаа. Тийм байна. За тэгээд одоо та бүхний бас мэддэгчлэн ямар амьтныг хамгийн одоо супер хүчтэй гэж боддог вэ? Одоо өнөөдөр магадгүй бас тэр хамгийн супер хүчтэй гэсэн амьтуудын тухай хөтлөх цогтоо орно хоёр ингээ ярилцах нэ. Өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд. Одоо Animal Avengers гэх юм уу? За супер хүчтэй амьтад гэж сэдвээ шууд эхлэе. За энэ зургийг та харж байна уу? Тийм байна. За энэ зурган дээр манай багийнхан бүртэн бүрэлдэхүүнээрээ одоо зогсож байгаа юм, зарим нь нисцгээж байна. За энэ зургнаас харах юм бол за энэ бол ChatGPT-гээр хийлгсэн зураг байгаа. За энэ зургнаас харах юм бол өнөөдөр ямар амьтад миний багт орцсон Avengers-ийн гишүүн болцсон байгаа вэ гэдгийг одоо ерөнхийд нь юм тизер трейлер авчиж байгаа гэсэн үг. За эхлэе. За энэ амьтанг та юу гэдэг нь мэдэж байна гэж. Зам байна. За ямар зам бэ? Энэ Африкийн зам уу? Эндхийн зам уу? Африкийн зам болов. Яагаад Африкийн зам гэж бодож байгаа вэ? Чихэрийн ялгаатай байдаг. Соёон дээшээ доошоо байдаг. Тийм. За Африкийн зам юм байна. За мэдээж Африкийн зам биеэр арай том байгаа. Тэгээд Африкийн зааныг авах уу, Азийн зааныг авах уу гэхээр за арай илүү хүчтэйгэр нь Африкийн зааныг авъя гэж бодсон. За Африкийн зан нь ямар супер хүчтэй юм бэ гэвэл бүр дэлхий дээрх хамгийн сайн сонсдог амьтан гэдээ баг нэг утгаараа хэлчихэд буруудахгүй. Тэгээд ингэ сонсдог гэдээ хэлэхээр хүмүүс магадгүй нөгөө ийм том чихтэй болохоор дэлхийн хамгийн сайн сонсдог амьтан гэд бас бодож магадгүй. Тэгэх юм бол бас худлаа болчихно. Энэ амьтан буюу энэ зам маань яаж дэлхийн хамгийн сайн сонсдог амьтан болдог вэ гэхээр хөлөөрөө сонсдог. Бид нөгөө эмдэгт үзүүлэхдээ уушгин муушгаа чагнуулахдаа ингээд эмч маань чихэндээ юм зүүж байгаа чагнадаг штэ. Яг ийм чагнуураар яг тэрэн шиг энэ 4-5 дөрвөн хөл нь дэлхий дээр бүр юм чагнуур шиг дэлхийг чагнаждаг. Тэгээ энэ дөрвөн хөлөөрөө өөр хоорондоо бүр холын зайнаас бүр хэдэн 10 км-ийн зайнаас ярилцсан. Яг юм vibration одоо юм давтамжаар хоорондоо ярилцдаг. Бүр хаа байсан 100 км-ийн цаана байгаа борооны туслыг сонсож тэнд бороо орж ийн хэдүүлээ тийшээ явцгаая гэж сүргээ дагуулад явна. Тэнгүүд заа хамгийн түрүүнд нөгөө 100 км-ийн цаана байгаа бороог сонсоод явдгийг одоо амьтад ажиглаад мэддэг болчингууд зааныг дагаад бусад амьтад ч гэсэн бороо руу явцгаадаг. Энэ утгаараа заан бол бүр хэдэн 100 км-ийн зайг сонсдог. Бүр борооны туслын тэр чимээгч мэдэрч чаддаг маш тийм супер сонсголтой амьтад гэсэн үг. За. За ингээд манай хамгийн ихний гишүүн болж байгаа Avengers-ыг эхлүүлэх. Хамгийн бас тэр том сайхан амьтан орлого яах вэ гэж боддог. За энэ дараагийн амьтны та ямар амьтан гэдгийг гадарлах нь гэж. Энэ нөгөө манай нэвтрүүлгээр орж исэн мид фишермен үлээ тий. Завчин эргээд байгаа юм. Энэ загсны тий яг энэ загсны түүх нь өөрөө айгу гоё нэр нь нөгөө mid shipman fish гэд нэрлэж байгаа. Өөрөөр бас midnight shipman гэдэг шөнө дундын одоо завчин загас, далайчин загас гэж одоо орчуулж болох байсан. Тэгээ энэ яад юм бэ гингүүд арслангийн архираа чинь бүр амар сүрлэг гэл амар чангаар архирж байгаа шүү дээ. Яг тэр том хүчтэй тэр одоо хүн яагаш гаргаж чадхааргүй тийм бүдүүн боргил хүчтэй тэр авиг гаргаж чаддаг. Тэгээ бүр усан дотор. Усан дотор бид нар яаж хашгирсан нэг юм сонин сул сонсогдоод байдаг шүү дээ. Басаа зэлж явахдаа нэг хашгираад үдсэн бол тэнгүүд усан дотор бүр тийм арслангийн архирж байгаа чимээгээр хашгирдаг. Тэр нь далай дотор одоо энэ загас маань ингээд хашгирж яхад дуулж яхад бүр нөгөө хөвөн дээр байгаа хүмүүст сонсогддог. Тэгээд энэ чимээ нь яг хизээ явдаг байсан мэнгүүд шүн дунд. Шүн дунд болохоор л далаагаас дүүн гэдэг нөгөө яг юм том усан онгоц ирж байгаа юм шиг тийм чимээ гардаг. Тэгээ ингээл хүмүүс энэ юу усан онгоц юм бол гэл ингээд шүн дунд ингээд цонхоор айгаал харангууд юу ч байхгүй. Тэгэд энэ загсаас ингээд айгүй олон жилийн турш юм хүмүүс айдаг байсан юм байна. Тэгээд сүүлд нь ийм усан дотор арслан шиг чанга архирдаг тийм
загас байдгийг одоо ингээ олж мэдсэн гэсэн үг. Тэгээ энэ чимээ нь яг ямар учиртай чимээ бэ гэвэл усан доторх хайрын дуу байгаа. Эр загас нь эмэгчнээ татахын тулд маш юм удаан хугацаагаар чанга хоолоогоор одоо юм дөөрийн дуу аятайгаар усан дотор дүүн гэл ингээд дуграал иждэг гэсэн. Тэгээ нөгөө эмэгч нь ирээд ингээд ямар гоё хоолойтой залуу вэ гэд ингээд тэр хоёр сайхан аж төрдөг бахнэ гэж. За. Нөгөө загасыг чимээгүй гэж ярьдаг штэ тий. Тэгвэл бас ямар загас гэж асуумаар юм бэ? Тий, ямар загас. Энэ загас шиг байвал ч айхтар дуу чимээтэй хүн амталж чөвтүүлдэг нөхөр болох нь штэ. Тэг магадгүй бас гэхдээ бүх загас чимээтэй байхыг бас бид нар үгүйсэхгүй. Яг бид нар шиг л ингэж дуу аваагаар ингэж ярьдаггүй юм шиг мөртлөө ингээд зарим загсууд бол яс масаа ингээд хооронд нь харьвалдуулаад тэр нь утгатай байж болдог. Бид нар нөгөө ингээд хуруугаа дуургаж муургаал байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө ээж нар хуруучм мөрийн битэтэ гэдэргээд. Тэгвэл зарим загсны хувьд тэр ясаа ингэж дуургаж муургах нь хоорондын бас харилцаа байдаг. Тэгээ энэ загс бол бүр юм дөөрийн дуучин байна. За тэгээд нэг юм дуучин Арслангийн архиатай загсыг багтаас авсан байнамаа. Гайхалтай хөрмөцөө шүү. За энийг бол за хараа шууд мэдэж байна. Тий. Гайхалтай Монгол орны маань сайхан шонхор шуу байна да. Энэ шувуу бол одоо яалтчгүй энэ жагсаалтад хамгийн дээгүүр орох ёстой. Ягаад гэвэл дэлхийн хамгийн хурдан амьтан байгаа. 380 км/цагийн хурдтай. Одоо супер хурд нөгөө спорт машинтай дүүцгөөс баг тэрний нөгөө макс хурдаар нь явж байгаа л гэсэн үг шүү дээ. Одоо 380 км/цагийн хурдтай явдаг спорт машин байдаг гэсэн би сайн мэдэхгүй байна. Ямар ч нэг тэр хавцаал байгаа. Ер нь дэлхийн хамгийн л нөгөө нэг хурдан машин нөгөө Bugatti юм уу. Тэнгүүд энэ нь бас яг байнгын нисгтээ ингээд 380 км/цаг хурдтай нисээд байх юм бол нөгөө энергийн алдагдал их байна шүү дээ. Тэнгүүд яадаг юм бэ гингүүд одоо ингээд шонхорч байд юм уу бүргэдэж байд юм уу махчин амтад чинь нөгөө тагтаад жижигхэн шувуугаа агнж идэж байгаа шүү дээ. Жижигхэн шувуу чичүүл хөхтэй амтдаг. Тэнгүүд за одоо жишээ нь нэг тагтааг энэ шувуу маань аганжээлаа гэж төсөөлье. Тэнгүүд ингээд тагтаа ингээд зүгээр нисчээд тэнгүүд шонхор маань араас нь яг араас нь хөөх юм бол энэ хоёр чинь ингээд агаар дээр хөөцөлдөж тоглоод нөгөө шонхор маань жоох ядраад ч гэдэм үү шал энергийн хэрэгцээ энерги дэмий алдаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ идэлэг шонхор гэдэг шувуу маань игэл шонхор гэдэг энэ Peregrine Falcon гэдэг дэлхийн хамгийн хурдан шувуу маань яад юм бэ гингүүд бүр нөгөө тагтаандаа мэддэхгүйгээр тэнгэрд өөд өгсөждөг. Бараг нөгөө тэнгэрийн таазанд нь тултал очоод гэдэг шиг тэнгэр өөд ингэж өгсөд нөгөө тагтаа чинь мэдхгүй ингээд сайхан одоо дараагийн хоол ханаа гэл ингээл тийм нөгөө тагтаа маань бол байрандаа байхгүй шүү дээ. Нэг чиглэл рүү хөдөлгөөнтэй буюу ингээ явж итэл тэрийг бас тооцоолж дэшээ. Тэнгүүд нөгөө шонхорч энийг ингээл за тэр тэнд явж байна да мэддэхгүйгээр дайрандаа гэл ингээ бүр тэнгэр дээр гарчиж. Тэгээд нөгөө тагтаа чинь ингээ явж байнгут биеэ ингэж сумшиг болгож хумаад ингэж хумаад бүр яг ийм сумшиг болоод гэд бүр ин агаарыг сөрөөд асар хурдтайгаар сумшиг ингээд тэр тагтаа ингээ мөчт мөрөгдөг. Чөлөөт уналтаар шууд унтж байгаа юм байна. Мараг нэг ястан тийм. Гэхдээ ингээ бие хумаад бүр хамаг бие ингээ шахаад шунгах гэдэг л тийм. Тэгээд очоод нөгөө тагтаа чинь бүр ингээ сумаар буудаж байгаа юм шиг гэд ингээ өөдсөд нь бүр дэлбэрч мэлбрээд нүс сүртэй тийм ангаа байдаг. Тэгээ яг ингэж шунгахтаа бол амжилт нь маш өндөр. Яагаад гэвэл нөгөө тагтаа нь ямар өөрийгөө өөхөх болцсон гэдгийг ч мэдээгүй зүгээр л энгийн нэг нь нартай өдөр байж хахад эрлэг нь ингээд ирээд мөрөгчж байгаа гэсэн үг. Хамгийн амжилттай ангуучт нэг. Миний хажууд нь яг хоёр хүн ингэж ярьж байсан байхгүй. Шонхор яаж ангаа барьдаг мэдхүү гэл тэгсэн чинь нөгөөтг нь харин яаж барьдیں۔ Агаар дээр ингээд тоншин машнууж байт юм болов. Эсвэл ингээд нэг гараараа бариад нөгөө гараараа энэ гэж мэгээд амар минуттай яриг би сонсч байсан. Тэгсэн чинь аль нь ч биш те зүгээр л ингээ өөрөө бууны сум болж ирээд далавч үдийн зүгээр сэгсэтл ингээд шууд алаа идэг юм. Тийм. Тэгээ яг магадгүй нэг юм тэрнээсээ бас залхуурч малхуурсан үедээ араас нь жоохон хөөж мөгөөж гэдэг юм уу. Ямар ч тач ингэж шунгах стратеги нь бол хамгийн амжилттай. Угаасаа яг ингээд бууны хурд шиг юм сумаар ингээд ороод ирэхэд бол зүхтах боломж байхгүй лүү. Бүр л юм нөгөө шагаа мултлна гэдэг шиг тагтааны тийм мундаг бултаж л амждаг юм бол. Гэхдээ баг бултах ерөөсөө огт мэдээг байхад нь л будчихж байгаа болохоор хэцүү баг. Тийм шүү дээ. Хүн одоо жишээлбэл буудвал бууны сум иржийн ч юм уу мэдэхгүй шүү дээ. Тэр хурд нь. Тэгэхээр энэ хурд нь яг адилхан болохоор энийг бол нөгөө хэтрүүлж яриаггүй те. Яг л тийм юм. Одоо нэг бүк гэл харанхуй болол дайд өгсөн байгаа нь шүү дээ.
380 км/цагийн урагт хүрч байна. За энэ амтан там мэдэх амтан уу? Тэгээ энэ айгу хөөрхөн цох байна гэдэг. Ямар тийм гоё хөөрхөн ирээн алаглсан өнгөлөг цох байгааз. За энийг болохоор энэ хээ угалзаар нь Tiger Beetle гэж нэрлэж байгаа. Бар цох. Монгол оронд бас байгаа. За энийг та нар нөгөө дэлгэцийг ингээд хараад уншчихвэл бүр н галзуу бас шавжныхаа хувьд хамгийн хурдан гүдэг шавж. За энэ нь хэр хурдан юм бэ гэвэл дүүцүүлээд хэлэхэд Usain Bolt-оос 22 дахин хурдан. Дэлхийн хамгийн хурдан хүнээс 22 дахин хурдан. Яг юм хэрвээ энэ цох хүн байсан бол Usain Bolt-оос 22 дахин хурдан гүйх байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол миний Avengers багийн маань Flash маань байгаа. Яг юм гүйдэг. За Tiger Beetle ингэж хамаг хурдаараа ингэж гүйж яхад юу болдог вэ гэхээр тархин бүр хөлнийхөө хурдыг гүйцэж чаддаг. Одоо бид нэр ингээ гүйж явахдаа ингээл эргэн тойрноо бүгдийг ингээл хараад хаашаагаа гүйж байгаа мэдэн штэ. Бид нэр ч утга ер нь дийлэнх хамтд. Бар цаах болохоор би яг 125 м гүн гэдгээ тооцоолцоод яг тэнд миний дараагийн очих цэг байна гэдгээ мэдчихэд тэрийгэ тархинаа боловсруулчаад гүйдэг. Яагаад гэвэл гүйж явах явцдаа тархин ажилдгүй сохордог. Тархин харж байгаа юмаа боловсруулж амждаг. Тэнгүүд ингээл зүгээр хав харанхууд гүйж байгаатай адилхан маш хурдтай тэмгүүдэг гэсэн үг. Тэгээд хэрвээ энэ бар цох ингээ гүйж явах замд нь нөгөө флашыг гүйж явахт нь дэгээд явах юм бол дэгээд ундаг штэ. Тэрэн шиг бар цохыг гүйж явах явцад урд нь нэг юм саад тавих юм бол тэрийг өстө хамаг хүчээр очиж мөргөнө гэсэн үг. Ерөөсөө хаана миний өгөөш одоо золиос болох амтан байна. Тэрийгэ харчаадгүй нь би яг 130 м гүгээд тэнд зогсно гэдэг бүр яг тооцоолцоод тэгэж гүйдэг. Тийм амтан байна. Тэгэхээр нэлээд сайн тооцоололууртай дэлхийн хамгийн хурдан гүйдэг шавж байх нэ. Харин зарим цоохон дээр бас дахиж ирээд гутал мөргөөд идэв. Зүгээр үү нүд нь юм харах байлцсан юм. Арай бар цохот мөргүүлсэн юм. За дараагийн амтан нэлээд сүртэй царайтай нөхөр байна. За шар шувуу байна тий. Тэ нэгэн төрлийн шар шувуу. Монгол оронд байгаа. Угалзан Big Баатар гэдэг нэртэй шувуу байна. Big Баатар гэдэг угаасаа Баатрын нэртэй тийм шувуу байна. За энэ амтны Big Баатар шар шувуу гэдэг шар шувуучин дотор байгаа шүү дээ. Энэ амтны чихэнд хаанаага гэж бодож байна. Шувуудын чих бол нөгөө нэг юм дотгошоо байдаг. Нөгөө инэр тий чихтэй байдаг. Энэ шууны чих уйл бол одоо дээш нь юм байдаг байхгүй юу. За яг энийхийг би бол дотгошоо болов гэж бодож байна. Дотор талдаа л чих хаагалуу гэж байна. За энэний чих нь болохоор нэг чих нь баруун дээрээ. За нөгөө чих нь зүүн доороо байна. Тэгээд яг хуу биднийх шиг юм дэлбэн сэдэг юм нэг байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм хоёр дотоод чих нь нэг нь баруун дээрээ нөгөөх нь зүүн доороо Вау. байна. Дийлэн хамтдын бол юм яг тэгшимтэй ингээд хоёр талдаа байдаг шүү дээ. Энэ баруун дээрээ зүүн доороо. Эсвэл зүүн дээрээ баруун доороочл ямар тач ингээд зөрчсөн байдаг. Вау. Тэрний шалтгаан нь 360 энэ градуст аль ч өнцгөөс дуу чимээг маш хурдцтай хүлээн авах тийм тохиолгоо гэсэн үг. Хэрвээ ингээд хоёр тал нь хоёр талдаа ингээд байх юм бол аль нэг талаас юм хурдан авчдаг. Тэгмүүд зүүн дээрээ ингээд байх юм бол дээрээс ирж байгаа чимээг илүү хурдан авна. Доороос ирж байгаа чимээг баруун доодороо авчна гэсэн үг. Энэ бол ер нь бол маш итгэхэд бэрх тий маш юм ховор сонин мэдээлэл байна. Яг тэгвэл нөгөө альва амьтдын биеийн пропорц чинь яг нөгөө нэг тэг симметрик байдаг учраас энэ болохоор өрмөцөө дотоод чихээр манайхан яг юу яриад байна гэж үзвэл одоо өвсийг ингээ сөхөө харах юм бол юм нүхэл байгаа гэсэн одоо санаа тий. Бидний хувьд ч гэсэн дотоод чих гэж байгаа нөгөө алах дөш дөрөө өдргээд нөгөө яг гол нь нөгөө гадаад чих маань болохоор нөгөө дуу авийг барьж аваад тэгэнгүүт дотоод чих рүүгээ дотоод чих рүүгээ дамжуулан тэр алах дөш дөрөө өдөр нь ингээ боловсруулаад цаашаагаа явуулаад чимээ болгох бидний ойлгох ус чимээ болгодог. Энд ч гэсэн бас гадаад чих гэдэг юм бид нар шиг юм дэлбэн байхгүй ч гэсэн энэ нүүрний хэлбэр нь ерөнхийдөө нэг юм DD шин антен шиг байгааг анзаарч байна бас. Ер нь юм тавган юм шиг тий. Тавган. Тэнгүүд энэ тавган хэлбэртэй нүүр нь тэр чихтэй гадаад чихний үүргийг гүйцэтгэдэг. Дэлбэрийн үүргийг гүйцэтгэдэг гэсэн. Энэ нүрийг тойрсон энэ жоохон борголтуу тийм үс байгааз энэ болгоно нь маш нарийн чихрэхтэй нөгөө чих рүүгээ дуу авиаг хурдан дамжуулах үүрэгтэй тийм үснэсрүүд байгаа гэсэн үг. Тэгээ яг энэ одоо бидний
үс чинь юм урсгалтай байгаа шүү дээ. Одоо дээрээс доошоогоо чиглэсэн ч байт юм уу. Эргүүлэг гэдэг шиг урсаад байгаа шүү дээ тий. Тий, эргүүлэх нь яг чихрүүнд рүүгээ хоёр энэ баруун дээр зүүн доод чихрүүд рүүгээ ингээ эргүүлсэн байгаа. Гайхалтай. Тэгээд маш хурдан дуу авиаг бариад ингэж чимээг маш сайн сонсдог шүү гэсэн үг. За энэ чимээг ингэж сонсдог байх шалтгаан нь юу юм бэ гингүүд одоо энэ цас мөстэй юм Уралын ойд амьдардаг, Сибирийн ойд амьдардаг юм ойд хүүтэн ойд амьдардаг чуу байгаа. Тэгээд эн чинь нөгөө өвөл болохоор зузаан цас орно 30 40 50 см-ийн зузаан цас орно. Энэ доор нөгөө охтон зурам байхгүй. Охт нь ингээд гүйжэдэг. Тэр зузаан цасны доор байгаа охтныг сонсдог. Тэгээд чимээ гэдэг чинь бас өөрөө нөгөө физик талаас жоох сонио. Нөгөө цасны доор орчхороо нугарчдаг. Яг нөгөө гэрэл ус руу яаж хугарч ордог штэ. Хугарч ордогтой адилхан чимээ ч гэсэн хугардаг. Тэнгүүд яг одоо энэ баруун гар талд дугарж байгаа охт нь баруун талд юм байна гэж бас шууд бодож болохгүй. Тийм зузаан цасны доор магадгүй баруун гар талд дугарж байгаа охт нь зүүн талд гүйж ахыг ч үгүйсэхгүй гэсэн үг. Тэрийг бас толгоондоо бодож идэг юм. Яг чимээгээ маш сайн сонсно. Гэхдээ цасныхаа зузааныг тооцоолж геометрийнхоо бодлогыг толгоонд бас бодоод тэгээд яг нэг үсрэлтээр нэг хатгалтаар яг тэр охтны гүйж байгаа цэгийг нь мэдээд бүр яг юм нөгөө газрын зураг дээр цэг хатгадаг шиг очиж хөлөөрөө ингэж барьж авдаг гэсэн. За энийг бол би яг үзчихсэн. Одоо Биг Баатрын ангаа хэрхэн нөгөө амжилттай мундаг барьжсэн нэг тий. За одоо ингээ харахад бол зүгээр цав цагаан талд нэг юм модон дээр нэг сууж байгаа тий. Гэтэл бүр ингээд нисээд энэ чи хоёрдугаар тэгвэл баг хамгийн чимээгүй нөгөө нисдэг. Дээрэс нь маш сайн сонсголтой буюу одоо тэр цав цагаан тал дээр чи яаж мэдвэ гэмээр тий. Ингээд яг шук гэж ороод гарна. Ганц гүйж байгаа охтныг л ингэ бариад авчихсан. Охтонтой гараад ирдэг. Тэгээд энэ бол сонсголын чадвар одоо тий тэгж одоо бас нөгөө нэг тийм мундаг байгааг бол айгуу мундаг онцлтын байлаа одоо би бол тэр нөгөө чимээгүй нисэж байгаа шалтгаан нь бас нөгөө охтондоо би ирж байгаа шүү гэдгийг мэдэгдэж болохгүй. Тэхийн тулд энэ бас бүх үдсүүд нь маш тийм нарийн ширхэгтэй байдгаараа тийм айгуу чимээгүй нисдэг. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Тэгээд 1000 найз амьтны дэлгүүр маань өнөөдрийн бас нэвтрүүлгийн явах боломжийг олгож манай бүх одоо амьтдын ертөнцийн нэвтрүүлэгтэй ингэж хамт байдаг. За тэгэхээр та бүхний тэжээвэр хөөхөн одоо амьтанд гэр бүлийн нэгэн гишүүн болсон энэ амьтан бол хамгийн эрүүл амттай хоолыг идэж эрүүлэх урт удаа насалж бидэнтэйгээ ингэж хамт байх ёстой. За тэхийн тулд бид нэр одоо маш итгэлтэй одоо бидэнд хэрэгтэй юм хоол хүнсийг сонгох нь бол айгүй чухал байдаг. Гэвч одоо бид нар ч одоо нөгөө муур нохооныхоо өмнөөс амсаад аль найтайхан амтагдах хэсгийг бол одоо тий таашгүй штэ шал өөр мэдрэхээтэй болохоор. За тэгэхээр одоо яг энэ нөгөө олон улс төлийн зөвшөөрөгдсөн kitchen flavor одоо сүүлийн жилүүд бол дэлхийн нийтээр энэ green free одоо буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон. За kitchen flavor бол үүнийг тэжээвэр амьтад зориулж ингэж хэрэгжүүлж байгаа. Одоо яг нөгөө шинжлэх ухааны үүднээс гэдэг шиг ходоод гэж чочроохгүй одоо амьтад ч нэг хоол солихтуудыг чинь бас ер нь хоол солих болгонд за хотлоо ярьсан үндтэй ер нь ингээд жоох асуудал үүсдэг. За тэгвэл эдний хоол бол бас ингэж ходоод гэж чочроохгүй гэдгээр онцлог дархлаа дэмжин эрүүл үс арьс булчингийн хөгжил тустай гэж байгаа. За эрүүл үстэй байх, арьстай байх гэдэг бол одоо тун чухал байдаг тий. Одоо бас л хөөрхий тэгэл нэг хагт нь ус мөс нь унд юм уу одоо халцарт юм адилхан л одоо бүх асуудал энэ амьтанд бас байгаа учраас за тэгэхээр одоо хүний явахаар бол энэ совиллын хоол шиг юм шимдэжэлтэй за тэгээд нөгөө саалмантай самархаатай гээд айгүй олон гой сонголтууд байгаа. Тэгээд бидний энэ амьтад чинь дотроо нөгөө олон үйлдэл байдаг тэр болгонд бас онцгойлсон яг тохирчдын сонгуул айгүй тустай. Жишээлбэл мууранд одоо бөөр шишний замын урьсан сэргийлэх хоол одоо гөлөг нохоо бүх одоо энэ үйлдвэрийн альч насных нь энэ хоолыг та бүхэн сонгох боломжтой. Холбогдохын дугаар нь 7749 тэг8 тэг8 93 тэг5 тэг8 тэг8 гэсэн утсаар захиалах боломжтой. Тэгээ ер нь бол гэртээ захиалаад тэг нэг 5 юм уу 10 хэлээр ч юм уу ингээ авчгаар амар байдаг. Ер нь бол нөгөө нэг мэдгэд ингээ хоолн дуусчаад тэгээд намтаа одоо магадгүй нэг өдөр хоолгоо хонвол ингээд шүн нойр хүрэхгүй шүү дээ. Тийм аюултай байдаг. За тэгээд фэйсбүүкээр та бүхэн Kitchen Flavor Mongolia гэдээ дагж аваад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ивент тэтгэжтэй маш их баярлалаа. За баярлалаа. За миний дэлгэц харагдаж байгаа хэрэг. Тийм байна. За дараагийн амтан. Яа би нэгтэй уулзсан Биг Баатрыг онон болж тавьж байхдаа харж байсан байна. Тийм. Тэгээ онон болж яг ингээд намар болж исэн. Яг ингээл цас хаялал
Бороор бол ингээд Монсын ой дотор би ингээд төөрцөн явжсэн. Бүр яг яаж Монсын ойноос гарахаа мэд. Тэгсэн чинь ингээд ард амар том юм шувуу нисээд өнгөрч байгаа нь ингээд нэг юм заримдаа ингээд хүн ард хараад байгаа юм шиг санагдаад бид нэг эргэж хардаг штэ. Тэнгүү хинч байдаггүйтэй адилхан. Би ингээд харсан чинь яг энэ шувуу ингээд хажуугаар нисээд өнгөрчихсөн байгаа байхгүй. Яг миний хажууханд нисэж байгаа мөртлөө ямар ч чимээ байхгүй. Тэгээд амар том шувуу. Шар шувуун дундаа одоо Монголдо хоёрт орж байгаа тийм том шар шувуу. Одоо гарны энэ зурагнаас одоо харж яж магадгүй нэлээд том тийм биерхүүд тэгээд яж хахад нөгөө нүсэр том толгойтой толгойн тэр чигтэй юм антин шиг сонсголын эрэхтэн байдаг гэдгийг тэр үед бас мдэггүй л явсан байгаа. Айгүй тийм сүрлэг гой шуу байт юм байлээ. За дараагийн амтан бол за энэ бол баг нөгөө Avengers багийн маань ахлагч толгойлогч магадгүй Супермен гэж хэлээд болчихгүй нөгөө хамгийн хүчтэй нөхдүүд юм. Хүчтэй нэгэд хэлчихэж баг болох үз. За би энэ талаар нэг жоох ярьчих. За энэ бол яалчгүй нөгөө би анх яг энэ амтантай хэдэн жилийн өмнөчлөө нэг Эдинбургийн киног үзээд бүр ингээд эрүү мултарч унаад тэг хүмүүст би ийм ширээ байдаг. Анимашн дээр нөгөө эрүү нэг баг хугараад ундаг шүү дээ. Тийм үйл явдал болж исэн. Энэ бол бас нэлийн одоо нөгөө нэг олон чадруудыг өөртөө багтаасан ийм амтан байгаа. За хүн бол одоо нөгөө гурван өнгөн дээр ингэж хардаг тий. Цэнхэр улаан ногоон. За энэ болохоор 12 өнгөн дээр хардаг. Маш нарийн хараатай. Тэгээд нэмэхэд нэг нүдэндээ 3 хүүхэн хараатай буюу нийт 6 хүүхэн хараатай. Тэгэд харж байгаа одоо хүнийх төр бол за нэгдүгээрт олон өнгөний одоо юутай байна. За хүн чинь одоо 3 өнгөний тэр нөгөө спектрум гэх юм уу? Юмн дээр маш олон өнгийг ялгаж хэлж байгаа шүү дээ. Ялгаж чадж байгаа. Тэнгүүдээ бас нэг чи өнгө ялгадаг юм уу гэдэргээл хэлж байгаа. Тэгтэл энэ амтан ч одоо 12 гэхэр чинь амттын юу юм бэ те аймагта байхгүй тийм. Хүнээс одоо хэдэн зуун дахин олон өнгийг ялгаж харж чадж байгаа гэсэн үг шүү дээ. Жинхнээсээ бид нарыг та нар өнгө ялгадаг юм уу гэж шоолохоор тийм амт байгаа гэсэн те. Тийм. За тэгэд нэмэх нь аюу тийм оюун ухаантай байдал юу н аюу хажиглагдаад байдаг. Тэр ангаа төлөвлөж байгаа одоо тий тэр зэрэг нь. За хоёрт гэвэл одоо энэ mantis shrimp-ийн хажуугаар одоо амт яваад өнгөрөхөд нэг мэтгэд үхсэн байдаг. Одоо би энэний хажуугаар ингээд хоёр алхахад миний гар ингээд гинт тасарч унжгааг би ингээд харна гэсэн үг. Одоо тий. Тэгээ юу болсон мэдэгддэггүй ингээд одоо бичлэгэн дээр ингээд харах юм бол юу болж байгааг хүний нүдээр анзаарч чадахгүй. Хажуугаар нэг slow motion-оор харж яж л. Хавч өнгөрөхөд ингээд дөрөв хөл нэг унжаах чигээ ч юм уу те. За энэ яагаад вэ гэдэг цогтоймон тайлбарлаа. За тэгээ. За тэгнэ гэдэг. За энэ болохоор хамгийн хүчтэй цогтөг амьтдын нэг байгаа. За одоо энэ бүр амьтдын нэг биш бүр хамгийн хүчтэй цогтөг нь энэ амьтаа одоо ингээд сайн харах юм бол энэ зурган дээр ингээд гараа хомцсон байгаа. За энэ амтан дээр гар гэж нэрлэлчээ. Хүний харуул гар. Тэгээ ингээ хомцсон байжгаад яг ингээд бокс ч шиг одоо jab гэж нэрлэлтэй юм да. Ийм урд гарын цохилтоо хийдэг. Тэгээд нэг гараараа л яг ингээ цогч байгаа. Яг аль магадгүй баруун солгоо гэж эдэн амтад ч гэсэн хүн шиг байдаг гэж магадгүй. Нэг гараараа ингээд масар хурдтай цохино. За ингээд цохоход бол баг Mike Tyson унах хэмжээний тийм хүчтэй дөргөлтийг өгч ингээд цохих явцдаа нарны энергийн, нарны тэр температурын дулааныг үүсгэж ийм бүр юм хүчтэй бөмбөлгийг өдр үүсгэж маш хүчтэй цохилтыг гэдэг. Энэ нөгөө тэр айхтар хуягтай хавч мавч байгаа шүү дээ. Хавчийг хүмүүс нөгөө идэхтэй бахиар ингэж янзалж тэгээд өрүүлдэж тийм бах махаар ингэж хавчиж идэг ш. Тэрэн шиг тийм хатуу амтныг нэг цохоод мөчийг салгаа хийдэг. Тэгээ одоо аквариумд тийм нэмгэн шилтэй аквариум өдөртг юм бол аквариумыг цөм цохол гараад ирнэ гэсэн. Асар хурдтай зогсож байгаа, маш их температур халууныг үүсгэж байгаа. Тийм маш их энергиэр зогтдог. За тэгээд дээрэс нь энэ амтны одоо бүтэн нэрийг нь peacock mantis shrimp гэж байгаа. Тогсон mantis shrimp. Одоо mantis гэдэг нь мөргөөлч гэдэг нөгөө өөр бас амт байдаг. Тогсон мөргөөлч shrimp. Самархаа. Тэгээ энэ өнгөнийг харах юм бол яг нөгөө тогсны өнгө шиг бас юм өнгөнүүд байгаа. Энэ өнгөнүүд нь бас их учиртай юм шиг байна. Хүмүүс ихтэй одоо болтол яг нөгөө нарийн учрыг нь тайлж чадаагүй л байгаа. Бусдаараа бол энэ UV light-аар харах юм бол өнгө нь ингээд бүр илүү сүрлэг болоод бүр илүү гоё болоод бүр ийм нөгөө Пандора гаригийн амтэн шиг л болчдөг гэсэн. Тэгээ маш хүчтэй зөгтөг дэлхийн хамгийн хүчтэй зөгтөг амтан. Тэгээ нүдэн ч гэсэн энэ нэг 2 цэг дээрээ байгаа юм шиг энэ ингээд хардаг нүдний юм шиг мөртлөө үгүй 360 градусаар хардаг нийлмэл нүдтэй. Аль тийшээ бүх тал руу ингээд маш хурдтай ингэж харж байгаа. Тэгэл нэг хавч мавч ингээл өнгөрөхөд харж байгаа л тэгэл нөгөө хавч нь гээд ингээл мөчөдрөн салаал тош байхгүй.
өгч байгаа шүү. Одоо хүний оюун бодол бол жишээ нь нэг сэтгэл зүйд ямар дүр төрхтэй биетэй нэг бас шууд хамаатай байдаг. Тэрэн шиг энэ амьтны одоо нэг нүдний хараа гэдэг энэ одоо дэлхийн хамгийн хурдан хүчтэй цогтөг амьтан болоход нь бас ингээ шууд бас хамаарал бүхий байгаа. За тэгээд нөгөө цогт нь яагаад тийм амар лаг юм бэ те гэхээр одоо усан дотор ингэж маш хурдтай хөдөлгөөн ихээр тэнд нөгөө нэг вакуум үүсээд вакуум орон зай үүснэ. Халаад тэр нь ингээ чимээтэй те тэгээд ингэж ер нь хүчтэй чимээтэй тог гэл ингээд бүрийг нөгөө Майк Тайсны дээр ингээд бичлэг үзээр яаж цогтөг хөлөө яг тэр шиг гэтээ бүр юм таг гэл. Тэгэд бүр нарны дулаан мулааны тэр энэ явдлал бидний нүдэнд онцлог нь харагдахгүй тий зүгээр л тайлбарлал ийм урт болохоос удаан slow motion-оор ингэж харуулж ээж л яг ингэж хомцсон байгаа гар нь ингэж цогч байгаа харагдав тий. За энэ гахалтай амт шүү. За энэ амт нэг мэдэх баг. Амар айд хэзээ ч ер нь үхэхгүй хамгийн сүүлд энэ гариг дээр үлдэх амтан баг гэж. Тий энэ амтныг яг нөгөө хүмүүс нөгөө зүгээр график зургаар нь ч гэдэг юм анимашн зургаар нь айгуу сайн мэддэг. Бодит байдал дээр нөгөө микроскопоор харах юм бол ингэж харагддаг амтан байгаа. Хөөрхөн юм шиг. Тийм. Яг нөгөө gummy bear гэдэг нөгөө чихэр байгаа шүү дээ. Яг тэрэн шиг л амтан байна. Тэгээ нөгөө сарвуунууд өдр нь харагдаж байна. Хөл нь юм бандаачаад харагдаж байна. Тэгээд урамлын хог мохт цог тэнцэлээ явж байгаа нь ингээд микроскоп дээр харагдаж байгаа. За энэ амтын яагаад супер хүчтэй юм бэ гэдгийг сая урнаагч маань ерөнхийдөө хэллээ. Буцлан халуун усанд ч одоо мөнх цэвдэгтэй тийм мөстэй газарч маш тийм даралттай далайн гүндч бүр сансар окторгуудч энэ амтан оршин тогтнолоо одоо байлгаж орон зайгаа тэнд үлдээж чадах юм. За энэ амтан бол яг уу тийм уг нь бол сайхан тийм тааламжтай орчинд амьдрахыг илүүд үздэг. За тэгээд ингээд сайхан тааламжтай амьдарч агаад буцлам халуун усанд хийждэг ч юм уу, хүүтэн мөсөнд хийждэг ч юм уу, эсвэл гүн даралтанд оруулаад эсвэл сансар руу шулуудчихад энэ амтан ямар тач үхэхгүй. Гэхдээ энэ амтны нөгөө тэгсэн ч амьдрын ингэсэн ч амьдрын хүчил төрөчгүй ч амьдрын гэдгийг хэлээд байдаг нь болохоор өөрийгөө төр шотдаун хийждэг. Одоо ингээд би ингээд асаалттай ингээд амар идэвхтэй хүн байжгаад магадгүй дэлхийд дулаараад амар халуун болоод ингээд хүн байд суухан эцэсгүй болоод эсвэл гинт мөсөлгөн үе болоод ингээд огцом хүүдэн болоход би өөрийгөө шотдаун хийгээд за би нэг 50 жилийн дараа дэлхийд таатай болоход гарч ирье гэд ингээд түр унтраач чаддаг гэсэн. Яг тийм тохиргоог энэ усны багаа хийдэг гэдэг утгаараа сансарт ч байж чадж гэн халуун хүүтнийг эрт тэсэгч тэсвэрлж гэн бүр байтга даралтыг ч тэсвэрлж чаддаг. Тийм юм. Dark Forest гэдэг нэг кино ном байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээл хэдэн зуун жилээр жоохон байж байгаа шатаун болоод ингээд хэдэн зуун жилээр амьдэрдэг шиг аюу гоё юм одоо хүн дээр байлаа гэж бодоход. За тэгээ энэ нөгөө бидний алтарт мэддэг тэр дүрслэл зураг нэм тоос царай нь яагаа вэ те. Тийм юм тоосны машины реклам шиг. Яг яг л тоос оргич л харагч. За энэ нэг хөрхэн амтан таны сайн мэдэх амтан бол та. Би сайн мэдэхгүй. Энэ нөгөө Axolotl манай сансрын хамгийн дуртай амтан Minecraft энэ төр гардаг. Тэгээ энэний талаар яг огт мэдэхгүй бол биш л те. Одоо эн чин альва амьтдын одоо шавж жишээлбэл амьдралынх нь баг 90-80% нь ингээд нөгөө нэг авалтаа үе нэдэг. Тэгээ сүүлийн хэдхэн үе нь одоо тэр сон монч нэг тий сүүлийн баг нэг 10-20% ч үт юм уу ер нь үржих гэж л тийм багцаагаар ингэж нөгөө бидний нөгөө боддог амьтд чи яг маш богинохон мөчн байдаг. За авалтаа үе буюу одоо энэ бол авалтаа үеийн царай байхгүй юу? Уг нь одоо мэлхийний Ted Paul буюу одоо шанхай орхой бэбин штэ тий энэ төр чин бол шаал өөр царайтай одоо баг энэрхүү ч юм уу тий сүүл мүл нь ийм байжгаад сүүлдээ одоо бидний мэддэг мэлхий болдог. За энэ болохоор авалтаа үедээ үрд мөх гатсан одоо ийм байдаг. Мөнхийн залуу. Тий мөнхийн залуу. Baby face тий ийм амтан. За нэмэх нь одоо хамгийн гайхалтай. За бид нар одоо бүр дөжрөөд сүүл мүлээ тасалж орхидог гөрүүл мөрүүлүүдийн тухай яриад одоо хөөх энтерхээ нэг болоод байгаа тий. За тэгвэл энэ амтан бүр зүрхээ дахин ургуулж чаддаг. Тий. Одоо юу гэсэн үг утгалууллаа гэж бодъё л та тий. Тэгэхэд тэрийг одоо дахин төлжүүлж чаддаг. Тийм амтан. За чи одоо чи дэлгэрүүлэх үү? Тий ер нь баг за. За энэ амтан бол дэлхийн хамгийн сайн өөрөө нөхөн төлжүүлж ургуулж чаддаг тэр регенерац хүч бүр юм супер хүч байгаад байгаа. Нөгөө нохоо зэх гээд одоо Marvel-ийн ертөнцид байдаг
одоо миний дуртай дүр л та юм нөгөө 3 сэлбтэй. Тэр чинь ингээ буудуулж муудуулахаараа бууныхаа суманд ингэж биеэсээ гараад бие идээгээд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг энэний дөрөв мөчийг нь ингээд магадгүй тавцан дээр тавьж агаад хэрчгэд за ямар муухай юм хэлчихэ те. За ястаа зэрэгч. Магадгүй нэг юм махчин загас ингээд мөнийг мөчийг нь хазахад нэг тоохгүй. Энэ хөөрхөн царайгаа гаргаад инээж агаад хазуулаад нэг мөчөө өгчөөд цаашаага явчихдаг. Тэгээд буцаагаад хурд ургуулчихна. Тэгээд тэр байтга дөрөв мөч байтга дөрөв мөч гэхээр ер нь амар эвгүй сонсох том болоо. Мөч байтга бүр зүрх тархиныхаа зарим хэсгийг өгсөн ч тэрийг ургуулж чадна. Ер нь биеийнхээ аль ч хэсгийг ургуулж чаддаг дэлхийн хамгийн сайн одоо регенерац хүчтэй одоо нохоо зээхийн тэр нохоо зээх Марвелийн нохоо зээхийн тэм хүчийг бүрэн эзэмшсэн. Магадгүй тэр дүр маань энэс сэтүүлсэн ч байт юм уу? Тийм амтан байна. Бидний ертөнцид бол тусгай хэрэгцээт аксолотль гэж хэзээч байхгүй байна. За нэвтрүүлгийн хамтран ажилтныг танилцуулаад өргөжлүүлье. Алтан гишүүд маань бас бидний үйл ажиллагааг өдөр тутмын үйл ажиллагаа урсгал зардал одоо энэ бүхэнд тус болж идэг. За нэмэх нь одоо урмын сайхан үг, комент, subscribe, like гэд энэ болгон одоо бидэнд маш чухал байдаг. За манай од мөндрийнхэн бол од мөндрийнхэн гэд нэг юм пэйж бишээ групп байгаа. За тэн дээр бол одоо шинжлэх ухаантай холбоотой болон маш олон хүнтэй. Тэгээ та бүхэн бас хэрвээ тэнд байдаг бол од мөндрийнхэн групп руу паблик групп байгаа, нээлттэй групп тийшээ орж ирээрээ. За нэмэх нь од мөндөр пэйж гэдэг байгаа. За од мөндөр пэйж дээр бид нар болохоор нэвтрүүлгүүдээ за рилээч гэдэг юм уу те ерөнхийдөө ингэж нөгөө оруулж байдаг. За нэмэх нь алтан гишүүд гэдэг юм хаалттай групп байдаг. За энэ хүмүүс бол бидний үйл ажиллагаа одоо энэ зүйлүүдтэй ингэж үргэлж хамаатай байдаг хүмүүс байдаг. Одоо бид нэр төрсөн өдрөө тэмдэглэсэн ч спорт үйл ажиллагаа, асуулт хариултын тэмцээн ер нь ямар шин санаа байна, алтан гишүүдэд яаж оролцуулах вэ гэж хамгийн түрүүнд нөгөө нэг бодогддог ийм хүмүүс маань байдаг. Тэгээ энэ хүмүүс маань бол бидний нэвтрүүлгүүдийг шууд лайваар үздэг. За бидний нэг үйлрлийн нэвтрүүлэг бол 1050 нэвтрүүлэг байгаа. Одоо манай од мөндөрт бол YouTube дээр 2000 гаруй нэвтрүүлгүүд бол аль хэдийн орцсон байна те. За ер нь бол ямар ч үн төлбөргүй л ингээ орж байгаа л та. Гэхдээ энэ хүмүүс бол биднийг дэмжиж нэг нэвтрүүлэг нь 90 төгрөгөөр үнэлэхээр тэр 1050 нэвтрүүлэг нийлээд 100 мянган төгрөг гэж үзээд бидэнд 100 мянган төгрөгийг Худалдаа хөгжил банкны IBAN 94,000 4,000 гэсэн IBAN-тай 4191 тэг 4 518 гэсэн нэлгэцэн дээр гарч байгаа од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчтэй данс руу одоо шилжүүлснээр алтан гишүүн болдгоо. Бидний хувьд тусгай хүмүүс болдог буюу одоо бидний нэг од мөндрийнхэн аялал хийж байна те. Тэн дээр бол 100 мянган төгрөг аялал болгон дээр 100 мянган төгрөгийн хөнгөлт түрүү нэрээ хэлэхээ марч төрсөн өдөр юм уу бус үйл ажиллагаанд орохдоо дандаа энэ хүмүүс нь үн төлбөргүй бас ордгийн шүү гэдгийг бас тусгаалan хэлье. Зарим хүмүүс манаас хүмүүсээс мөнгө төгрөг авлаа барьлаа энэ төргээд бас нэг ганц нэг тиймэрхүү юмнууд бас явж идэг юм аа. За ингээд та бүхэн гүйлгээгээ ихтэй фэйсбүүк нэр болоо утасны дугаараа заавал бичээрэй. Тэг манайх тантай эргэж утсаар нь холбогдоод энэ групптэй оруулт юм аа. Тэгээд алтан гишүүн байсаар байгаа 2 жил дамнан байгаа. Энэ жил орж ирсэн хүмүүс маань та бүхэндээ их баярлалаа. Тэгээд хараахан болж амжаагүй хүмүүсээ бас хэрвээ болохыг хүсдэг бол өнөөдөр чамаагүй болоосай гэж бидэн таамт байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Алтан гишүүдэд баярлалаа. Хамаатан салан шиг болсон. Гинэ батлаг маань за. За дараагийн амтан. Тэгээд алтан гишүүд маань ер нь сонсож байгаа юм чинь одоо өөрөө магадгүй энэ багийг бүрдүүлэхээр бол ямар амтан өөрийнхөө супер хүчтэй амттын багт оруулах вэ гэдгээ комментароос бичүүлэх гоёх. Дараа нь нэвтрүүлгээ дуусчаад хараад сонирхолтой тийм шүү дээ. Зөндөө олон сонголт та нар үлдчихэж байгаа шүү. Амтын амиг чинь замбраагүй шүү дээ. Төм амтан байгаа. За энэ амтан юу вэ? За энэ бол jellyfish вэ? Гэрэлтэй юм бэ өөрөө мэдэхгүй байна. Тий. Jellyfish. За jellyfish гэж нэрлэдэг байгаа ч гэсэн fish бол биш, загас бол биш. Энэ бол тусдаа медуз гэдэг юм тусдаа бүр юм бүлэг байгаа. За энэ яг энэ зурган дээр харуулж байгаа болохоор immortal jellyfish гэдэг нэрт хочтой. За. Үхшгүй мөнхийн jellyfish гэдэг. Тийм. Ийм одоо далайн залхаг байна. За энэ далайн залхаг маань яатай юм бэ гингүүд одоо үхлийг хуурдаг амтан гэсэн үг. Яаж вэ гингүүд за энэ амтны амьдралын тойргийг эхнээс нь яриа. За анх нэг юм жижигхэн юм залхаг. Baby. Тэгээ энэ өөрөө ер нь их жижигхэнтэй том бийг үзээ 4 мм л хүрж байгаа. Бүр жижигхэн юм миллиметр ч хүрэхгүй бэ. 4 мм юм уу том? Оо юу вэ? Нэлээд юм томруулсан зураг болохоос 4 мм. Тийм шүү дээ. За. Бүр жижиг миллиметр ч хүрэхгүй юм өчүүхэн юм.
ингээд томроод тэгээд 4 мм-ийн биег үтсэн гар бол. За биег үтсэн гарууд бол ингэж хоорондоо үржээд тэгээд нэг юм одоо юу хэмдэ одоо какун гэх юм уу юм хүүхэлтэй үсгээ тэр хүүхэлтэйнээс нь юм жижиг юунууд гардаг. Бэбинууд нь дахиад ингэ гардаг. Ер нь нэг ийм амьдралын төрөгтэй. Гэхдээ энэ амьтан онлын хувьд, биологийн онлын хувьд үхшгүй мөнх. Тэр нь юу гэсэн юм гэхээр энэ амьтны хүсвэл яг алж болно. Магадгүй тоогоон дээр гаргаж ирээд ингэ шарахад бол мөхөн. Үхшгүй мөнх гэдэг нь юугаараа хэлж байгаа юм бэ гэнгүүт одоо хөгшөрч үхнэ гэж байхгүй. Нас нь яваал энэ амьтан хэд насалтай ингэж асуухад хязгааргүй гэж хариулдаг. Бид нар бол хэд настай гэхэд за ихтэй 100 муу өдр гэж хариулагдсан шүү дээ. Дэлхийн рекорд 120 өдр гэдэг ч юм уу. Тэнгүүд энэ амьтан хэд насалтай юм бэ гингүүд хязгааргүй гэж хариулагдана. Яагаад гэвэл тэр нөгөө жижигхэн байжгаад том болоод биег үсээд үржилмөрлөл ороод шүү дээ. Тэнгүүдээ ингээд магадгүй биеийнх нь аль хэсэг мяардаг ч юм уу, муудах ч байд юм уу, хөгшрөөд эхлэх тэр мэдрэмжийг авангуудаа шууд өөрийгөө буцаад бэби болгоод хувирчихдаг. Яаж өөрийгөө бэби болгох юм бол зүгээр шууд өөрийгөө жижигрүүлэл буцаал өөрийгөө жижигхэн болгоод бүр яг нөгөө рестарт батна дахин тоглоомыг эхлэе гэдэг тэр товчийг дардаг. Үхэн гэсэн ойлголт байхгүй. За би дахиад тоглоомоо эхлэегээд буцаад жижигхэн болчихдог гэсэн. Зүг. Би яг санаад ах шиг байна. Энэ нэг өөрийгөө колонддог боيو те. Ингээд хуваагдаад өөрөө ингээд жижигхэн болоод өөрөөсөө би одоо жижигхэн урнаа, беби урнаа болгонготой ингээд би өөрөө ингээд үлдчихдэг. Гэтэл би яг үхсэн юм уу гэхээр эн чинь нөгөө би энд байгаад байдаг те. Зөндөө олон урнаа болоод хувирчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ тэр нь болохоор нөгөө бэлгийн бус үржилнэ. Өөрийгөө колончлж байгаа. Хөгшин урнаагаа буцаад 5 10 хөгшин урнаа гэсэн үү? Хөгшин цогтойгоо буцаад 5 10 беби цогтой болгоод хувирчиж байгаа гэсэн. Харин яг төрөөд байгаа бол биш юм. Гими бүрт бол биш байгаад байгаа хгүй тий. Бэлгийн үржил нь болохоор яг ийм 2 RM хоорондоо үржээд одоо шин генийн бүрдэлтэй шин одоо хоромсомын тэр солилт хоорондоо 90 минут хоорондоо солилцсон шинэ нөхрийг үүсгэн гэсэн. Харин ерөөсөө өгөшгүй тэр чадвар нь болохоор өөрийгөө хитээсэг туваагаал дахиад беби цогтоо үүсгэждэг гэсэн үг. Ерөөсөө би нэг 80 настай боллоо. За ер нь дахиад эхлэгээл өөрийгөө хитээсэг хуваагаал нэг настай цогтоонуудыг үүсгэж гэсэн үг. 89-ийг хуваагаал. За тийм утгаараа immortal jellyfish буюу үхшгүй мөнхийн дэм залхаг байна. Тэгвэл одоо хамгийн мөнх настай амьт юу вэ гэвэл immortal jellyfish гэвэл хариулт зөв гэх нь шүү дээ тий. Тэгээд энэний бас нэр нэг сонирхолтой юм. Хүмүүс энэний өөрийгөө тэгж нөгөө буцаа залуужуулж байгаа өөрийгөө тэгж юу дахиад эхлүүлж байгаа тэр чадварыг нь судлаад ирээдүйд магадгүй нөгөө эд эрхтнүүдийг шууд дахин бүр ингээ шинээр ургуулах тийм технологи руу одоо оруулахын тулд судалж байгаа юм бэл. За энэ дээр ямар амт харагдаж байна? Таны дуртай амтан байх шиг байна да. Амтан байхгүй байна гэл. За манайх амтан харж ирэх гэл чатж ирээ заяа хэн төрүүлж чигнэ харъя. Энэ дээр ямар амтан байна вэ гэдгийг хэн төрүүлж чиг харъя. За би бол энийг яг үндэ бол хараа шууд мэдчихээн. Яагаад гэвэл би саяхан My Teacher Octopus гэдэг одоо Netflix дээр гарсан киног үзсэн. Миний үзсэн бас нэлээд бас гайхалтай кинонууд миний 8-аж багш шиг. IMDb үнэлгээгээрч нэлээд байдаж өндөр шүү дээ. За тэгээд энэ бол тэ 8-альч cuttlefish гэдэг. Одоо эдгээр чинь нэг хөл толгой хөл биетэн гэдэг одоо нэг ийм одоо англиараа юу гэлээ те цитоплотс билүү нэг ийм бүлгийн амьттай байгаа. За энэ бүлгийнхэн бол манай гаригийн амьтдын аймаг донд одоо маш өвөрмөц ийм авьяас чадвартай байдаг. За нэгдүгээрт бол өнгөө сольно. Одоо хамилон энэ чинь бол өнгөө одоо яг эднэр шиг бол сольж чадахгүй штэ. Хамилоныг одоо юу хан мантайгаа адилхан болдог, юм хамтайгаа адилхан болдог гэдэг чинь дандаа нөгөө худлаа яриа байгаад байдаг. Зүгээр уурлахаараа л жоохон цайвар болоод happy болохоор л одоо бараан болдог ч юм уу эсвэл нар шараад ивэл тэгдэг болохоос биш. Одоо энэ cuttlefish энэ чинь болохоор яг чин хутгаараа өнгөө зүгээр л одоо диско хөгжмийн баарны гэрэл шиг ингэж бүр ингээ те дүсгэнстэй ингээл бүр анивчаал бүр яагаад байгаа юм бэ бүр үнэхээр харь гариг гэж байдаг бол одоо энэ 8-альч cuttlefish 2 шиг ингээ санагдсан. За өнгөө солих за нэмэх нь 8-альч болол биш те
яг энэ хад шиг болж чаддаг. Ингээд арцаас юм өргөстэй амтан шиг те нэг өргөстэй puffer fish гэдэг байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээ бөмбөлөг болдгоо. Тийм. Тэрэн шиг юм өргөстэй ингэж харагдсан. Чи юу вэ гэсэн чинь одоо тий өөрөө зүгээр тэгж өнгөний тоглолттой шүү. Тийм өнгөний тоглолт. Бүр тэр нэгтээ үнэхээр л тийм өргөстэй амтан шиг тэгж харагдаж байгаа. За тэгээд нэмэх нь 8L гэдэг амтны бидний одоо шинжлэх ухаанд маш олон нэгээгүй бас ингээд тий зүйлүүд байдаг тухай одоо тэр кинон дээр ингэж маш удаан бичсэн дээр гарсан. Одоо жишээлбэл дайсан ирээд ирэхээр акул хөрх амтныг ингээл араас нь туугаалтай. Тэгвэл гинт хадны ард оронгуудаа за тэр чинь нэгдүгээрт бодож जैन төлөвлөж जैन. За хадны ард ороод хисаануудыг ингэж борё бүх хисаануудыг одоо энэ чи 2000 фингертэй хуруутай гэж явдаг. Одоо хамгийн хуруутай. Тэмдрүүл болгоныхын тэр нөгөө хөхлөөрийг нь хуруулж байгаа юм шүү дээ. За тэгээд тэднэрээс хадны ард оронгуудаа ингээ баахан гэлэлцсэн гэлтайсан ясан хисаануудаар ингээ өөрийгөө бүччихэж байгаа байхгүй юу. Одоо тэр яг нэг юм хүүхэлдэйн кинон дэр гардаг шиг л үйл явдал болоод байна шүү дээ. Ингээл тэнд байгаа эд хэрэгслүүдэр гэсэн ингээд 8 тэмдрүүл нь бүр ингээд ер нь маш ийм авьяаслаг зүйлүүдийг хийхэд бас зориулагдсан юм байлээ. Тэг өөрийгөө өөрөлдөл ингээ байшинд хийчихэж байгаа байхгүй юу. За нэмэх нь одоо бас өөрөө бүр одоо ийм байшин барьдаг 8L жигс байдаг. Энийг бас хүмүүс маань сайн мэдэхгүй байж магадгүй. Одоо ингээ байшинтайгаа явж идэг өөрөө нөгөө шавраар хийгээд энэ бол бичил ертөнцид ер нь бас ингэж байдаг зүйлтэй шавраар өөртөө байшин хийх нь. За тэгтэл бас тийм 8L байдаг. Миний хувьд 8L гэдэг амтан бол үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. Миний мэдхийн л эм 8L одоо чинь эм 8L чинь эм 8L таалагдахгүй байх юм бол эм 8L ингээд чулуу молоо ингээд шидэн хоёр хөл дээр явна чи зайл гэдэг чулуу шидэж амар алга. Тэгээд өмнө бас нөгөө ярьжсэн энэ cuttlefish дээр нөгөө эсрэг хүүсийнхаа дүрд тоглож бүр ингэж хувирдаг бүр ингээд зам төрхөний хүртэл өрөдөг ийм том boss cuttlefish ингээд өөрийнхөө эмүүдийг хураацсан бас нөгөө адуу шиг тахидэр шиг ийм хараамаа үсгээд за энэ бол миний хамгаалдаг эмүүд би эднэрийг хамгаална эднэртэй үржинэ гэдэг ингэ байждаг. Тэнгүүд нэг арай нэг жоохон доожоогүй ирүүд байна шүү дээ. Тэднэрнийх нь нэг нь одоо жишээ нь тэр кинон дэр ингэж гарч байгаа байхгүй. Тэр кинонд нэг мэдээж баримтат кино. Тэр жоохон доожоогүй ирнэ. Өөрийгөө им шиг эмхтэй юм шиг болгож мөнгөө хувиргаад биеийнхаа тэр галбир дүрсийг өөрчлөөд нөгөө хараам руу чинь ор авчиж байгаа. Нөгөө том ир чинь болохоор тэрийг ялгахгүй. Бүр өөрөө өөртөө ч хуурчиж байгаа гэсэн. Өөр хоорондоо ялгахгүй би нэгэ. Тэгээд нөгөө том ирийн хамгаалтанд дор сайхан нөгөө хараамын бусад эмгтээчүүдтэй өөрөө эмгтээ дүрд орсон үржиж ээждэг гэсэн. Ямар бас зөв юм бэ гэж. Тэр нөгөө гайхалтай гэж хэлсэн чинь. Эмгтээ болж оронготой нөгөө эмгтээчүүдэн оронготой үржиж тэдэртэйгээ сайхан байж байгаа нь шүү дээ. Тэгээ нөгөө том ир чинь болохоор дахиад нэг эм нэмэгдчихэж ашигудэл гэж бодож байгаа шүү дээ. Ерөөсөө анзаарахгүй. 8L-ийн хамгийн харамсалтай нэг зүйл нь болохоор яг өндгөнүүдийг гаргаад тэгээ тэрийгэ бүх амь насаа дуустал өндгөө хараад хагарах мөчт нь өөрөө дай өгдөг. Дай гэдэг сансар шиг ч. Тэр нь жоо харамсалтай. Тийм. Тэр бол ялч хоогүй нэг. Тэр чинь хичнээн 7 хоногийн турш юу ч хийдэггүйгээр нөгөө төрсөө эм 8L маань төрсөө шахсны дараа хоолоо идэх тэр процессоо унтраадаг бүр. Угаасаа би хоол идэхгүй. Тэгэл яг тэр төрсөө шахснаас хойш амьдралынх нь мөчлөг тэр чигтээ амьдралынх нь цаг хугацаа тэр чигтээ төрснүүдийг харах хүртэл энэ төрснүүдийг би хамгаална гэдэг тэр үүргэрөө л хувирдаг. Тэгээд төрснүүд харах үед нөгөө ноцоорцсон юу ч идэж чадхаан болцсон том юм 8L өөрөө төрснүүдийнхаа хамгийн ихний шимтжил хоол нь болоод үхдэг. Тийм амьдралын өөрчлөлттэй цав цагаан өнгөтэй болоод. Тийм нөгөө ямар ч нөгөө эдис мөнгө нь гой хувирдаг байсан тэр мөр нь бүр ингээ бас хөгшөрнж гэх юм уу угаасаа ямар ч шимтжил авахгүй байгаа юм чинь тэр чадвараа алдаад тэгэл ингээл сүүлийн хүүхдүүдийнхаа ихний одоо шимтжил нь болоод витаминээр ирж бодис хүч юм хамаг ямаараа хангаж өгөөд тэгээд хүрдэг байгаа. Хоёулаа баг 8L-ийн тухай нэг дугаар хийвэл. За 8L-ийн талаар яг нэг юм хэлж байгаа. Одоо өнгөө яаж солиод байгаа вэ гэдэг бас нэг гол асуудал байгаа даа шүү дээ. Тэгмээд арсны пигмент нь ингээд жижиг яг өнгөтэй хэсгүүд нь ингээд юм булчингаар шахагдаад ингээд жижиг байж идэг. Тэгвэл тэр цайвар харагдаж ахна. За тэгэхээр одоо нэг хүн дүлнэ гэдэг шиг заяа. Тэр өнгнүүдээ ингээд одоо сулруулад гэхүү те шахацсан байсан жижиг өнгөө ингээд сулруулад
тэгэхэд ийм том хэлбэр том байх юм бол бие бүтнээр нь бараан болгох юм уу? Арай жоохон багас болруулвал арай жоохон өөр өнгө гардаг юм уу? Ийм маягаар булчингаа чангалж суулж байгаа юм шиг өнгө өдөрддөг юм шүү дээ, тий. Пигмент үүдээ ингэж тэр бас зэрэг бодоод байгаа юм шүү, тий. Үу тийм. Тэр чи ямар их ухаан бэ? Тийм. Тэр нарийн одоо пикселүүд гэх юм уу? Тэр нарийн юмнуудыг амар бодож байгаа юм чи бүр амар лаг санагчлаа. Тийм шүү дээ. Тэг ямар лаглаг өнгөнд ордог үлээ те байж боломгүй. Тэгэхээр бас өнгө ялгах чадвар нь биднээс бас хамаагүй сайн л байгаа юм байна л да. Өнгө материалыг хачин болж шин. Материалыг нөгөө бид нар нэг имэрч үздэг ш тэрэн шиг айгүй сайн мэдэрдэг юм шиг байна гэж бодлоо. Тэгээд за дараа нь ингээд 1 2 3 4 за ингээд ер нь хит хитэ амтан үлдлээ. Нэвтрүүлгийн цаг өнөөдөртөө ингээд дууслаа. Магадгүй супер амьтдынхаа зурлыг 2 дугаар хийх хэрэгтэй юм шиг. Тэг яадах уу. За ингээд тасч. Одоо нэрээ. Тийм маш олон одоо яг бид нар нөгөө нэг хүн гээд зарим хүмүүс хүнийг амьтантай зөрлөж болохгүй өнтер гэсэн юм харахаар би ингээд жоохон чочоод те хүшэнчтэй хүн амьтан гэдгийг хизээш мартаж болохгүй. Бид нар чи энэ амьтан аймгийн зөвхөн нэг хэсэг нь те жоохон л том тархитай болохоос биш. Тэгээд бидний одоо бусад нөхөд бидний энэ бусад амьтад ямар олон гайхалтай чадрууд оюун ухаан багч гэсэн бусад байдлаараа ямар олон давуу талууд байна вэ те хүн тэр чадвартай байвал бүр ингээд бурхан лугаа болох ийм гайхалтай чадвартай амттай бусдыгаа ингээд нэг бас те шинжил судалж түүхийн амьдралын түүх болон ирээдүйг таамаглах эволюц гэд маш олон сонирхолтой сэдв байдаг. Өнөөдөр цогтой маань ийм гоё бас те багийг бүрдүүлж ирсэн маш сонирхолтой байлаа. Талын л танилцуулж амжиллаа нэрээ. Тэглээ. За хамтаа байсан алтан гişүүдээс баярлалаа. YouTube-аас үзэж байгаа хүмүүстээ их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүр болон Хот мөндрийн алтан гişүүд ивент гэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Хот мөндөр радио 107 83.3 хүс остолгоноор та бүхэндээ хүрч өндөрлөө. Ингээ дараагийнхаа супер хүчтэй манай гаргийн амттуудаар иргэ болцъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансга 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.